Сайн бацгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Давас Сүрэнгийн Бадар сан хүрэлцэн ирж оролцож байна. Сайн минутанд орой мэнд хүргье. Орой мэнд хүргье. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. За та бүхэнд өнөөдрийн нэвтрүүлэгт урьж оролцож байгаад таларч байгаа хэлхий. Бас ажлын амжилт хүсье. За 8 жилийн дараа хоёулаа энэ нэвтрүүлгээр дахин уулзж байна да. За баг тийм байна. 10 шахам жилж байна. Нэлээд хэд өнгөрсөн байна. Тэгсэн байна. Нэвтрүүлгийн маань хамгийн ихний асуулт та манай телевиз үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхнээ нэг сайхан танилцуулаач. За би Даваа Сүрэнгийн Бадарсан Улаанбаатар хотын 2 дугаар төрхөнд төрсөн. Нийслэлийн 1-р дунд сургууль, за Япон улс цахилгааны инженери мэргэжлэр, за Монгол улсын их сургуульд санхүүгийн удирдлагаар мастер хамгаалсан. За гэр бүл бол 4 хүүхэдтэй, 3 охин, 1 хүйтэй товчхондоо бол юм байна. Унгон хотын хүүхэд. Тийм би одоо яг баг тойрогт төрж өссөн. Ер нь бол тэнтэл багнаас Япон явтлаа. Баг тойрогт л байсан хүүхэд. За 10 жилдээ хэр хүүхэд вэ? Би чинь 7 дугаарын хүртэл 5 дугаар сургууль сурч байсан юм. Ер нь баг тойрогийнхан бүгдлийн 5 дугаар сургуульд явдаг байсан баг. Манай 5 дугаар сургуулийн Шархуу гэдэг багш байсан. Тэр багшийнхаа удирдлаганд бол доор дүүийнхаа найз нөхдөдөө олон тэмцээн уралдаанд бас орж явлаа. Өвөлдөө бол хоккей тоглолцдог. За ер нь бол жоохон нийгмийн идэвхтэй. Ер нь багаасаа тийм сонгуульд ажил хийдэг. Одоо ангийн дарга, бүлгийн дарга гэж байдаг байлаа шүү дээ. Биднийг одоо нэг 4-5 дугаарын хүртэл бол тийм байсан. Бүлгийн дарга бас нэлээд олон жил хийсэн. Бүлгийн зөвлөлийн гишүүн байдаг нэг мэрийн гастдаг ч юм уу тийм. Хүүхдүүд байдаг байлаа шүү дээ. Тоондоо нэлээд мундаг хүүхэд байсан гэж сонссон шүү тэнийг. Олимпиадад хэр амжилттай оролцож 5 дугаар сургуулиас тэгээд тооны ангигаар хүүхдүүд шилждэг шүү дээ. Бидний сургуулиудаас. Тэгээд нэгin тооны ангийг бол 95 онд төгссөн. Математикийн одоо хичээлдээ их дуртайж байсан уу? Ер нь тооны ангийнхны хичээл хийн л дээ бид нар чинь. Орой бол нэлийн бэлтгэл хийн. Янз бүрийн орос номноос тухайд бол тийм л байсан. Олимпиадын олон одоо төвөр номнуудыг судалж боддог. Хүнд бодлогод боддог байсан. Улсын одоо хэдгээр олимпиад болж байгаа 50 хэдгээр олимпиад болж байгаа болов. Би бол 30 дугаар олимпиадын бол авраг болж ирсэн. Улсын олимпиадад бол нэг төрүүлж ирсэн, нэг 4-р байранд орж ирсэн. Одоо тэр таны тэр сайн тоо ба штэ сурж байсан тоо. Одоо олимпиадад үзсэн амжилт эргээд энэ амьдралд таны тэр тоо хэрэг болж ийн ер нь. Одоо зөвхөн математик гэхгүй хүн хүмүүсийн одоо сурсан мэдлэг тий одоо сонирхож хамдаж байсан хичээлүүд бүгд л амьдралд хэрэг болно шүү дээ. Миний хувьд бол одоо тоо бод үсний ач тус бол нэлээд олон удаа гарсан. Жишээ нь одоо 90-ад оны сүүлээр гадагшаа явж сурна гэдэг бол их хамар юм байгаагүй. Миний санаж байгаа бараг 600 гаруй хүүхд шалгалтыг бол 5 нь Японд л явж ирсэн. Японы засгийн газрын зардлаар. Тэнд бас багтаал явж ирсэн. Энд бол тоо физик тэр чиглэлийн хичээлүүдтэй сонирхолтой сайн байснаас ач тус боловлож ирэн боддог. 10 жилээ төгсөөд Япон руу их сургуулж явсан бахан тий. Тэгсэн. Конкурс нөгөөс эдэрний яади ямар одоо журмаар шалгаж байгаа их цөөх хүүхд явдаг гэсэн 20 дугаар курс төгсөн хүүхдүүдээс авдаг байсан. Бид нар чинь нөгөө нэг 10 жилийн босралтай. Одоо бол 12 жилийн босралтай болчихлоо тий. Тэгэхээр тэр үед 12 жилийн босралтыг шаарддаг байсан юм шиг байна. Тэгээ ер нь заавал их сургуулийн 20 дугаар курс төгсөн хүүхдүүдээс ингэ шалгалт авах маягтай. Тэгвэл 10 төгсөөнд эхлээд аль сургуульд орсон юм? Мөсийн математик ангид сурч байсан. Тэгээд ер нь Японд руу шалгалт өгөөд бас нэг жил хүлээдэг юм аа. Зөвчг баримт бүрдүүлэн энэ зэрэг болдгоо юм билээ. Гэтэ яг хоёр нэг хөрсөлтөнтэй болдгоо гэсэн л та 4 9-нд 600 гаруй хөтөл өгч ирсэн гэж байна. Тэгээд 4 5-нд шалгаал явдаг. Бас тийм шаггүй л шалгалт өгдөг гэсэн. Японы ямар сургууль вэ? Ибаракигийн технологийн коллеж гэдэг. Тэнд бол цахилгааны инженери мэргэжлээр сурч төгссөн. Тэрэн дотроо энэ сэргээх төрчим хүчний талаар энэ диплом ажлаа хийжсэн л да. Тийм. Таны сонирхдаг спорт ямар спорт вэ? Магадгүй одоо хичээлж байгаа спорт байна танд. Оюутан байх хүртлээр ер нь хөлбөмбөг тоглосон. Ер нь бол төрөөсөн баг явах манай 5-ын жил хөлбөмбөг тоглоно. Тэгээ өвөлдөө бол хоккей тоглоно. Би ч одоо энэ хүч нийгэмлэгийн өмнөөс дунд нас гэл талтан шайб мини буцаал гэл хөлбөмбөгийн тэмцээлд ороод дөрөс байраа эзэлж байсан. Манай үеийнхэн хөөрхөн гоё айтайхан гоё тоглодог хүмүүс нэг баг болдог. Хамтдаа бас нэлээд олон тэмцээнд орж исэн. Тэгээд яг нэгдүгээр сургууль руу шилжээд байж байгаа спортын
хичээл юм болж хоцор орхигдсон л доо юм бол. Тэгээ Японд очиод бол нэлийн оюутныхаа сургуулийнхаа оюутны юунд одоо хадаад сурагч гэсэн тоглодог, оюутан гэсэн тоглодог байсан юм бол тийм. Одоо бол айхтар яг тийм спортоор хичээдэг байгаа юм бол гайгүй юм яг хөө. Хаяны жоохон йогт яваал нэг тийм хүм маягтай л байгаа. Японд хэдэн жил суруу та? 4 жил суралцсан. Тийм. За гадаадд суралцж байгаа Монгол оюутны хувьд сайхан дурсамжтай зүйлүүд тохиолдож байсан баг. Тийм сайхан дурсамжтай үйл явдлаас саваалцж та. За бидний үед сурч байхад бол оюутнууд бол их цөөхөн байсан л да. Одоо бол нэлээд олон ер нь сонсноор бол 18,000 орчим монголчууд байгаа гэсэн тийм мэдээ бол олж уншижсэн тийм. Би одоо яагаад ч тийм амьдралын хувь тохиолоор 10 жилд нэг монголчуудыг тоолдог шүү дээ. Одоо хүн амынхаа тоолгыг явуулдаг. 2000 оны яг 1 сар дээр тоолгыг Японд байгаа оюутнууд өөрөөс ажиллаж исэн цөөхтөр хүмүүс байсан. Тэгэхэд бол миний санаж байгаагаар 400 гаруй хүн байсан да нийтдээ. 500 хүрэхэргүй хүн байсан. Бид нар шиг ингээд оюутнууд гэр бүлэрээ хүмүүс их байна одоо дээдлийн оюутнууд бол гэр бүлэрээ нэлээд олон хүмүүс байдаг байсан. Тэгээ сумуугаар барилж эхэлж байгаа 40 гаруй залуучууд байдаг байсан. Одоо энэ асаашуураа аврах тийм өөр босод тэгэхэд бол Хьюсан зэрэгтэй 3 бүхэл барилдаг байсан шүү дээ. Бус нь бол андаа яг эд одоо ахлах сургууль мөн сурч исэн болов гэж санагдаж байна. Тэгээд нэг цөөн тооны одоо энэ сургуулиудад монгол хэлний багш шийдэх хүмүүс гэдэг ингээд 400 гаруй хүн байсан. Тэгээд бол тэр бол бас миний хувьд их хазавшантай юм бол энэ нэг тоолгын яг тэр үедээ нэг идэвхтэй оюутан байсан гэлчингээс намайг яриад илүү чи нэг юмд оролцооч гэдэг маань оюутны холбооны дарга хөтөр хэлчихсэн санагдаж байна. Бүгд хүмүүсээ ч одоо асуул сураглан гэж бөө ажиллуулна гэж тийм. Тийм тэр чинь өдрийн ажил болсон хувааж аваад бид нар ярьсан. Хамгийн гол нь чинь нэг утас бүгдөө утастай учраас их хамаарсан л да. Тэр үед одоо 2000 оны манад бол гар утастай зөөхөн байсан баг. Тэнд байгаа оюутан одоо ажиллаж хөдөлмөрж байгаа бүх хүмүүс л гар утастай байсан. Таны боловсролын зэрэг ямар зэрэгтэй? Би МОИС-д санхүүгийн удирдлагаар мастер хамгаалсан. За Японд мэргэжил эзэмшчихэд ажлын анхны гараа нь хаана байв? Бид нар одоо ингэдэг байсан. Тэр үед дэд бүтцэн юм. За ардын босролын юм гэдэг байсан шүү дээ. Одоо энэ босролын юм. Тэгээ ер нь бүдүүрийн 3 гэрээ хийгээд явдаг байсан. За би тэгээд төгсч ирээд дэд бүтцэн юмтай маргааш ночиг болж исэн цод санаж байна. Диплом аваад. Тэгээд нэг 3 сар орчим болсон юм а. Тэр одоо тухайд нэг тийм цомгтгол яваад байсан юм уу? Бүтцийн өөрчлөлт болоод байсан юм уу? Эрчим хүчний удирдах газар, 4-р цэцлэгаан станцын газрууд руу нэлээ хойрсон. Тэгтээ бол яагаад юм тухайд бол ажил бол намайг аваагүй. Тэгээ хүүхэд байсан болохоор юу саалгаг. Одоо ингээ харахад бол яг Японд төгсж исэн хүмүүс тэр үед их цөөхөн байсан баг. Яг ингээ ажилд орыг явуулдаг. Тэгтээ бас нэг байгаад идэв шүү дээ. Тийм танил тал маань юм уу? Тийм байсан болов. Би бол ямар ч үүргийнхаа дагуу очиж энэ ажиллаа хийнэ. Гэдвэл явсан баг 3 сар явсан баха. Тэгээс хөл дээр нь болсон. За тэгээд ер нь залуу хүн ч мэдээж ажиллаж амьдрах хэрэгтэй тий. Хувийн хвшилт ер нь юм бизнес төрөг хүчээс орёгээд ингээд японочдоо ч хамтраад одоо ажил хийдэг. Манай гэр бүлийн бас бизнес байна. Одоо нэг 20 жил болж байна да. Тийм сүүлийн нэг 10 гаруй жил би нэг анх дээр ажиллаад нэг оролцдог. Одоо актер оролцыг хийж бас нэг тийм зав зааж бас болохгүй. Тэгээд одоо нийтийн юм ажил хийдэг тий. Тэгэхээр одоо фул таймаар ажиллах болцоо байхгүй тий. Та Япон явахдаа 3 гэрээ хийж явлаа гэж хэллээ шүү дээ тийм. Энэ ч зардал мөнгө нэ улсын зардлаас сурсан гэсэн үг. Зардал нь бол Японы засгийн газраас буцалт тусламжаар гаргадаг шүү дээ. Өнөөдөр ч гэсэн явж байгаа. Би нөгөө бидний үед боловсролын зээлийн сан юм болов гэж бодохгүй. Оогүй бид нар чинь тийм боловсролын зээлийн сан гэдэг ойлгосч байгаагүй би юу сонсож байгаа. Тухайд байсан болов? Байсан байж магадгүй хаастаа мэдгүй. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу? Хүн бол олонтойгоо байх хэрэгтэй болов гэж боддог. Ер нь тийм олонний хүч олонгүй талаа гэж үздэг тийм. Ер нь олонтой байгаа хүн буруу юм хийсэн ч бас нэг хантай байдаг тийм. Олонний дэмжлэгийг авч явна гэдэг бол нөгөө талаар бол одоо маш их төвдөлтэй кайп гэх юм уу тийм. Юм болов л гэж юм боддог шүү дээ. Та ч юм бас бүр хар нялхаараа шахуу намын гишүүн болсон байсан баг шүү. 24-төд байсан уу? Тийм би юу яасан юм аа? Ер нь яагаад тийм залуу хүн байж тэр нам гэдэг юмруу зурлалд орчихов? Гэхдээ яг би ч айлын том хөхөд. Тэгээд манай аав 5 сарын гэдэг хүн
одоо МОС-ийн физик төгссөн улсын цалин цэргийн ерөнхий газар гэж байсан юм аа. Тэнд 90 он хүртэл ахлах шинжээч хүртэл ажиллаж байсан. Цагдаагийн хошуу цолтон байсан. Тэгээд 90 он чинь ингээд нэг 80 оны сүүлд 90 онд чинь хувьсгал гарсан шүү дээ. Өдөр чинь тэгэхэд нэг 12 3 тал байсан байх нь. Тэгээд Ааманы Сүхбаатар тэр чинь дүүрэг шинжтэй чи нийлсэн нэг Сүхбаатар ариун байлаа шүү дээ. Сүхбаатар ариун, Найрамдлын ариун, Ажилтны ариун гэдэг байсан те. Хөтөбийн ариун. Тэгээд Сүхбаатар ариуны одоо ардсан намын тухайн одоо үндэсний ардсан нам гэж байдаг лөө да. Тэрний дараагаар томилогдож ажиллаж байсан. Тэгээд бас яг багасаа тэр ажилд нь олон нийтийн ажил туслана те. Тэгээд ер нь нэг 18 хүрээлж 95 оны өвөлцөг санагдаж байна. Тэгээ 19 сурчсэн байж магадгүй. Тэр үед намын гишүүнээр бол эсээ. Бүр 18 таа юу? Идэвхтэй орцсон нь бол яг хэлж 20 хэдэн мөн л дээ би төгс ирчээд тэгээд Японд төгс ирчээд ер нь намын ажилд бол оролцсон. Тэгээд чи бас нэг шат шатны юмуд байдгийн дүүргийн намын хороо, нийслэлийн намын хороо гэдэг нам болгонд байгаа шүү дээ. Үндэсний зөвлөлт хороо одоо үндэсний болгон хороож гэдэг юм. Тэнд ороод одоо бас 20 жахам жилийн өөрөөр одоо үзэж байна. Одоо нийслэл чинь 45 төлөөлөгчтэй байгаа. Энэ 45 төлөөлөгчөөс хамгийн олон сонгогдсон 2 хүн байгаа. Нэг нь та, нэг нь давуу дармуу баг тий. Тоор ч 3 удаа сонгогдчод байна уу? Тий, одоо яг тийм байгаа. Давуу даргач хооч хурлын дарга байсан. 7-ын бүлгийн хүн шүү дээ. Тий. Тэгээ би бол цөөнхийн бүлэг дотор бол өвтөр бол нэр 3 дахь сонгогдсон төлөөлөгч нар байгаа. Манайх ч одоо 45 төлөөлөгч дотор арчсан нам 7 судалтай. Гөр хэд цөөх. Энэ зүрийн асуудлуудыг ярина бас бүлгийн санал гэдэг. Тэгээд тэр болгонд тусч чаддаг үл харамсалтай байдаг юм бол тий. За нэг нь та одоо цөөх гэд хоёлаа нам руу жоохон хайлтард орсон юм шиг. Энд дээр нь тулгуурлаад би нэг зүйл асуучаа. Танаа нам. Улсын хурал дээрээч цөөх. Нийслэл дээрээч цөөх. Сүр хүчин байгаа шүү. Сүр хүчнэр ажиллаж байгаа шүү дээ. Тэгтээ нэг тийм сэтгэл төрсэн сүр хүчнэр ажиллаж чадахгүй байгаад байгаа маа. Энэ юу нь юунд байд юм бэ? Зүг тэгж харагддаг байхгүй юу? Та нарын хувьд бол сайн ажиллаад байгаа хэл да хөрхий. Уг нь гудамжинд гараад л явхад асуудал мунтахгүй их байна. Энийг шүүрж барьж аваад одоо эн чин тэгж эн чин гэж та нарын гिचээр гал гэж одоо хил ам хийгээд яваад байж болдгүй юм болов уу? 45 дотор 7 гэдэг бол хэд цөөх. Ер нь бол дуу хоолой өрхөд их хүнд. Би ч одоо 12-аас 16-нд 7-ын бүлэгт бас ажиллаж байлаа. Бид нэр олон асуудлыг хэлцдэг байсан. Авто замын одоо төвчлийг бууруулахын тулд нэгдүгээр нэгнийгээр автобус орчуулдаг журам байна те. Их олон одоо тийм эсэгдсэн төлөвлөгөөг батлах олон юм ажил хэрэгц саналуудыг бол бид нар төсөл одоо журмуудыг бол хийдэг байсан л да. Сүүлийн үед бол тэр их цөөрсөн. Одоо ингэ шүүмжилж байгаа байдлаар хэлж байгаа юм биш. Бодит байдал тийм байна. Тэр болгон бидний хэлж ярьж байгаа зүйлүүд хүрдэггүй. Тэгэхээр хүнч бас их нэлээд урам хугарт юм билээ. Ер нь олон хуулууд байхдаа би бол олон хууль үзэх төрөлөө. Цөөнхийн олон саналыг бид нар тусгадаг байсан шүү дээ. Одоо бидэртэй цуг байсан тэр 10 гаруй төлөвлөгч нар ядуур тал нь улсын их хурл байна. Ажиллаж байна. Бүр хариуцлагатай ажиллаж хийж байгаа юм байна. Тэгэхээр олон цөөнх гээд ингээд нэгнийхээ ийм одоо хэд юмны хоёр талаар байна. Чи нэг л нийсэнд одоо энэ тухайн энэ сая 500 мянган иргэдийн тухай үедээ төлөөлж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр төлөөлөгч болгоны саналын цаана олон мянган хүмүүсийн асуудал байдаг тийм. Тэр өнцгөөс нь илүү харж явах хэрэгтэй болов уу би хойдоо боддог. Тэгвэл нөгөө олонх нь асуудлуудыг голцоо хүч түрээд шийдэд идэх байх л та тийм. Нөгөө додоо хүмүүний санал чинь ээж аваас одоо юу болох вэ? Гэхдээ тэр нь хүч түрээ мэдээ шийдэх газараа шийдэх хэрэгтэй. Тэр өөрийн хөтөлбөр бодлого юмудаа байх хэрэгтэй тийм ээ. Тэгтээ асуудал чинь бас хэд хэдэн талаас нь харж болно шүү дээ. Тэ? Сөрөг хүчний зөв саналууд байдаг байхгүй. Тэрийг бол оруулах хэрэгтэй шаардлагатай байгаа юм үү тийм ээ. Гэж явж ээж эн чинь одоо нөгөө төлөөллийн парламент юм уу? Төлөөллийн авчир гэдэг юм чинь зарчим зөв одоо болж явна шүү дээ. Нийслэлийн иргэдийн хурал ер нь ямар давтамжтай хуралддаг? Жилдээ хичнээн хуралддаг. За өмнө бол сар бүр хуралддаг байсан шүү дээ. Байнга одоо UBS-ээр гардаг гэдэг байсан тийм. Яг сүүлийн үед бол UBS-ээр гэж гардаг болсон. Нэг хэсэг дундаа бол ер нь ийм олон нийтийн дэвсгэр гарахаар болж шүү дээ. Мэдээ маягаар гардаг болсон. За одоо бол ер нь нэг 2 сартай 3 сартай л хуралдаж авах болоо та.
баг улирлтыг болтгоо. Нэг улирлтын юм яг. Гэхдээ жилийн төгсгөл рүү бол нөө төсөв санхүүгээл нэлээд шахуу хуралддаг баг тий. Тийм мэдээж тэр үед бол ер нь бүр хуралдах үүрэгтэй. Төсөө батлан тий үйл ажиллагааны хөтөлбөр өөр газар зохион байгуулалт гэдэг үндсэн 5 6 асуудлуудаас авал хэлцдэг. Тэр үед бол бүр хоёрч хуралдаж байгаа. Тийм ч үдэг журамтай л да. Одоо нийслэлийн төлөөлөгч нар байгаа шүү дээ. Энэ төлөөлөгч нар маань бүгдээрээ шахуу ингээл нийслэлийн харьяа агентлагуудын ингээд дарга нар болсон байгаа дах юм байл шүү дээ. Энэ хуулиараа тэгэж тавигддаг юм уу яадаг юм? Ямар ч үстэй. Танаа үеийн намлаар тэгжсэн одоо ардын намын үед ч одоо тийм л байх шиг харагддаг. Ер нь хуулиар бол хориглоогүй. Зөв. Тэгээ ер нь бол хуулиар хориглоогүй. Гэхдээ бид энэ иргэдийн хуралч нөө байнгын ажиллагаатай одоо чинь цалин аваад ч юм уу зардал аваад ч юм ажилладаг ажил биш. Одоо чинь одоо чи Япон солонгос би бол Японыг сайн мэдэж байна. Бас солонгос үндэстэй юм билэ. Энэ чинь бол байнгын ажиллагаатай болчихно. Тэгээд засаг дарга бол бүх иргэдээсээ сонгогддог. Тэгээд засаг дарга танил тахынд бол байнгын ажилладаг. Үнэ. Одоогийн байгаа нөхцөл бол өөр л дээ манай. Тийм. Ер нь бол хот ийм тэр дотроо томоохон суурин газрууд бол бараг захирагч. Хотын дарга бол иргэдээсээ сонгомоор юм билээ. Ер нь. Тэгэх юм бол илүү одоо юу гэдэм иргэд шууд дүнгээ тавихад шууд болчихж байгаа байхгүй. Энэ хүн юугаа хийсэн аж төрлөө хийсэн одоо мөрөдлбөр юм одоо гүйцэтгэсэн байх юм бол үргэлжлээд яваад байна тийм үү. Үгүй байх юм бол шууд дүнгээд. Төлөөллийн харцаг чинь одоо нэг ийм иргэдийн хурлаар шүү дээ. Сүүлийн манай одоо хотын дарга нар бол банд иргэдийн хурлын төлөөлөгч биш тийм. Одоо нэг дээрээс ч гэдэг юм. Тэгээ нэг ч бүдэрл юм хийж байгаа шүү дээ. Нэг намын өдөр зөвлөс томдож ирсэн үйл бараг хийж байгаа шүү дээ. Энэ бол буруу л байгаа гэдэг. Таны хувьд бол тий. Гэхдээ би бол иргэдээсээ сонгогддог зарчмал илүү болох болов уу гэж юм бодож байгаа. Тийм. Энд чинь мэдээж сонгогдож байж эргэж эн чинь дүнгээ тавил. Тийм бид. Ийм хөл юм байх болоо да. Таны хамгийн нандиндаг зүйл юу вэ? Мэдээж одоо монголчуудын нандиндаг зүйл гэр бүл. Их орон байх хэвээр. Тийм. Бадарсан гэдэг хүнийг тодотдог зан чанар юу вэ? За одоо өөрийгөө тодорхойлох бас хэцүү л байх та тий. Би ч одоо тэр айл болох юм олонтой л байх дуртай л хүн. Тэг хүмүүстэй их нийтэж, хүмүүсийг их сонсдог, тий. Зөвлөлддөг, юмаа ярьдаг. Тийм байх юм дуртай. Энэ багасаа тийм зан чанартай байсан. Тэгээд айхтар тийм хурц, тийм нэг тийм зан чанар бол гайгүй. Тий. Таны хамгийн хүндэлж явдаг хүн хэм бэ? Тий. Манай өнч одоо намайг бас нэлээд залуу байхад өнгөрсөн. Ер нь бол тий. Дөрөв би хэлсэн ер нь манай Сүхбаатар дүүргийн одоо энэ намтай холбоотой анх одоо үүсгэн байгуулж ирсэн хүмүүсийн нэг нь одоо хүмүүс ярьдаг шүү дээ арчлалын алтан гараа цаа гэдэг тий. Бас яг Сүхбаатар дүүргийн Сүхбаатар оройн дэвтэр холбоод маань бас яг энэ хүнсний дөрөв гэж байдаг. Энэ баг дөргийн хавьд бас 2 дугаар төрхөд дэвтэр хоёул төрсөн юм билээ. Төрсөн. Энэ хавьд бас амьдарч ирсэн бид нар ч гэсэн одоо энэ баг дөргийнх. Тэгээд Сүхбаатар ариун энэ дүүргийнхаа засаг даргын орлогчор бас 96-аас 20,001 онд ажиллаж байсан. Тухайн үед дүүргийн дарга бол Бодаргчаагийн дарга байсан. Би ч одоо дүүргийн бас 11 дэх даргаар амьдарч ажиллаж байлаа шүү дээ. Нийслэлийн төлөөлөгчөөр 3 удаа сонгогдож ажилласан. Тэр дундаас Сүхбаатар дүүргээс шүү дээ тийм ээ. Дүүргийнхаа олон иргэдтэй уулздаг баха. Мэдээж ойлгомжтой уулзна. За иргэдтэй уулзахад иргэд бол олон зүйл ингээд хүсэмжилж байгаа, санал бодол хэлж байгаа. Тэр дундаас нь тэр олон саналуудыг ингээд хоёлоо бүгдийг нэгээд ирэмблээ л та тийм ээ. Хамгийн нэгдүгээрт нь энэ манай нийслэлийн иргэдийн хүсэж байгаа зүйл нь юу байдаг? Бид нар ч одоо зөвхөн орон сууцчлах хөтөлбөр шиг юм яриад байгаа байхгүй. Нэг юм хотод нэг айтайхан амьдрий гэдэг юмыг л хүмүүс аяг хүсэж байна. Гадаанаа нэг орой ирнэ машин айтайхан нэг тосол дээр тавьчмаар байна тий. Дээв турнаас нэг ус гоожоо дэмэргүй байна. Одоо мэдээж эн чинь бараг 40 50 жил болсон байх шайгүй их шүү дээ олон. Тэрнээж олон жил болсон юм байна. Нэг гадна өнгө төрхөө тохиолчмаар байна. Нэг хүүхдүүдийн сургууль цэцлэг хүртээмжтэй баймаар байна гэдэг. Нийлүүлээд хэлэх юм бол нэг юм хот гэдэг чинь нэг юм цогц юм бодлогын юм шүү дээ. Энэ жижиг газар нутаг дэвсгэр дээр яаж олуулаа эмх зэгстэй айдаахан амьдрах вэ гэдэг юм тийм ээ. Хөдөө хээр амьдрахаас арай нэг жоох өөр байсан юм болов. Нэг ялангуяа дүүргийн дараагаар ажиллаж байхдаа
жил дараалан манайч тухайд 30-аад мянган өрхтэй байсан. Энийг 80% нь яаж хүрчигээд 25 мянган хувьлээд одоо нэг юм А4-ийн 10 өргөө ямаа бичээд. Дүүргийн засаг дарахт ямар бүрэн ирэх байдгүй гэхээр төсийг хуулийн дагуу боловсруулж иргэдийн хуралд өргөн барих, батлуулах, ирэх бөгөөд үүрэгтэй. Энийг би яадаг байсан бэ гэх юм бол чинь би өөрийнхөө дээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороогоор ирээ. За энэ 10 дугаар хороогоор дээр одоо ямар ажлууд хийвэл зүйтэй вэ? Хийх ажил мэдээж олон. Магадгүй тоолвол 100 хүрч болно. Жижиг шажиг ажлуудыг оруулах юм бол. Тэгтэл ажил хийх нэг мөнгө тухайн төсөв бол их бага л байсан. Магадгүй нэг 10 ажил хийх хэрэгтэй. Тэгмэл аль 10 ажлыг нь төрүүлж энэ жил хэрэгжил хиймээр байна гэдгийг асуудаг гэсэн л та. Тэгээд жил дараалал ингэ яваад хахаар хүмүүс ч гэсэн мэддэг л болчт юм билээ. Нөө би саналаа өгсөн шүү. Ингээд тэнд явж явах таарч хүмүүс тийм саналаа өгсөн байгаа. Тэрний дагуу хийж байгаа учраас их бас зөвл ханамжтай байгаа шүү гэдэг юм ярьдаг л байсан. 5 өдрүүд байна. Сэтгэлээ яаж застгүй та? Юугаар засв? Гэхдээ 5 өдрүүд олон л тохиолдсон шүү дээ. Тэр янз бүрийн тийм. Тэгээд 50 байх хэлж хэрэгтэй баг. Түрүүнээс би ч йога хөдөлгөөнд тасгал жоохон хийдэг. Одоо нэг хайхтар нэг тийм уурлаад л бухимдаад л гэдэг нь гайгүй шүү дээ. Гэхдээ бид нар чи юу нэлээд хүнд ийм стресстэй хотод амьдарч байгаа шүү. Тэ? Ингээ энгийнээр бодох юм бол өдөрт бид нар баг түүжилт 2 цаг алдчих байгаа. Одоо шүүхтийн хичээл хурдан амраасаа л гэж бодож байна. Одоо нэг 7 хоног явж байгаа гэдэг шүү. Тэгээ манайх ч одоо бага ангийн, дунд ангийн, ахлах ангийн гэдэг тийм. Одоо 4 хүүхдтэй шүү дээ. Тэгээ сургууль амруул 6 сарын 10 амрах юм шиг үлээ. Тийм байх гэдэг 10-2 хоногийн дараа ч юм тийм. Юм байна л. Ер нь бид нар чинь ингээд нэг юм өөрсдөөс хамааргүй юм таагүй байдалд бас их ороод байна. Энэ хотын утаа, өнөө ард энэ төгжрэл, стресс. Ингийн бодоход бид нар бүтэн нэг сарыгаа заяа. Бол ингийн нэг арифметик бодъё л та. 24 цагийнхаа 2 цагийг нь төгжрэлд хоёул өнгөрөөж. Ер нь 2 цаг 30 минут явж байгаа. Хэвийн яваад ч 30 минут явж болох газар байна. 2 цагийг илүү өнгөрөөж. Нэгэн ялангуйг орой. Өглөө л нэг арай бага нэг байна. За ингээд яах. 24 цагийн 2 цаг гэдэг чинь 12-ны 1 тийм үү? Жилээр бодох юм бол 12 сарын 1-ийг бид нэг сарыг нэг төгжил дотор одоо цаг заваа зарцуулаад мөн үү? Одоо чинь эдийн засгийн хохирлын бас тооцсон судалгаа байд юм билээ. Хотынхаа энэ төгжилд бол 3 их найдваргийн эдийн засгийн боломжийг алдаж байна гэдэг. 3 гарan их найд шүү. 2 жилийн өмнөх тооцоо. Иргэдийн хурал дээр бас нэлээх яригдсан. Тийм яагаад шийдэгдэх вэ? Энийг шийдэх нь уг нь та 45 юм биш үү? Тийм шүү дээ. Ухаанаа урдуулаа. Энэ бол тийм. Би одоо жишээ ингээд ярил та олон жил болж. Тийм. 12 онд би ч авцамын төвжил буруулах дэд хорон дараагаар томилогдсон. Тэгэхэд одоо бид нар чинь автобусны 1-р игнэ байна шүү дээ тийм. Тэр за тэгээд цифрээр хориглох байдаг шүү дээ. Одоо 1-6 нэгтгэд явдаг үүдэр. Тэр чинь бол 12 оны 8 сарын 28-нд Иргэдийн хурлын тогтоолоор шийдсэн байхгүй. Тэр үед ер нь тэг зогсох дээр тулцсан байсан. Би тэгээд 7 сард чинь Иргэдийн хурлын эмхлэн байгуулагдсан байсан. Бас ажлын хэсгийн ахлагчаар нэлээд ажилласан. Тухайн одоо энэ автобуснуудад нэлээд үүсгэний дутагд янз бүр юм байна. Ярих юм зөндөл юм байна. Тэр шийдвэрийг бид гаргаж ил маш олон замыг өргөдгсөн шүү дээ. 30 23 уулз зургийг ийм хөрөөшиг байсан уулз зуруудыг өргөдгөслөөр тийм ээ. Тэр чи одоо ингээд 2 урсгалаар нэвтрэх нэг хөр. 4 урсгалаар нэвтрэх нэг хөр тийм үү. Илүү том болгосон тийм юмнууд зөндөө байгаа шүү дээ. Хийгээгүй биш. Одоо энэ 2 дугаар тойрог гэж нэрж болно. Богд уулын араар явж байгаа. Одоо энэ дайрыг манай Сүхбаатар дүүргийн 13 дөрөв хороо байгаа. Энэ талдаа энэ Чингэлтэй 5 бодол юм уу да. Тэргээр ингээд тойрцны тойрог байгаа шаашаа таваад илүү зүр явуулсан ч гэдэг. Гэх мэт юмнуудыг бол 12-с 16 хонд хийсэн шүү дээ. Авцамын одоо энэ төвжил буруулах чиглэлээр бол олон ажил хийсэн. Одоо энэ зөвхөн Сүхбаатар дүүрэг гэлтгүүгээр толгоотод ч тэр энэ Баянзүрт дүүрэгч тэр тийм олон газруудад шин замуудыг хөрсгөж тавьсан, өргөдгсөн. Маш их олон орон сууцны газар зогсоол хийх оролдлогуудыг хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ ажил чинь ингээд байнга тасралтгүй явж байгаа шүү дээ.
Хүн ам өсөж чинь те. Хот хэлж байна гэдэг. Нөгөө машиныхын тоо нэмэгдэж Тоо нэмэгдэж чинь. Одоо өөр яах юм? Тоо хүн ам өсөж яхад ийм хэмжээнд машин унаа. Үлдснийг нь бойлож болохгүй шүү дээ. Тийм бид. Тэгээд нийтийн тээвэр нь болоод авах юм бол юу гэж хүн машин унаад яваад байх вэ? Тэ? Нийтийн тээвэр нь тогтоо тэг яг цагтаа ирчдэг, хурдан яваад орчдөг тийм үү? Тийм байх юм бол хин ч ингээл нэг машин аваад бензин тос шатаагаал яваад бодохгүй шүү дээ. Яг мэдээж амралт өдрөөр өдөөхдөө тий тусан одоо цалин гарах ажил үзэндүүл байх. Тэр хоёр машин унаал явна үстэй. Та бол 12-нд бол бид нар бол хийж яасан шүү. Одоо бол энэ манай нөхдүүд чи хийхгүй байна л гэдэг шүү дээ тий. Мөн үү? Тэгж хэлэх гээд байна тий. Гэхдээ би өөр нэг тийм айхтар ус төржөд тахтын дуртай юм бол биш. Бид нар нэг сайн эдэр бол муу гэдэг юм биш. Өөр нь бол тий. Тэгвэл нийтээрээ нийслэл хотын асуудал болохгүй байгааг бол одоо хотын онгон хөвгтөө өч бий тий. Одоо хотод амьдарч байгаа бид бүгд л харж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Хотын ажил болоод байна. Бүх юм ог болоод байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээ та 7 бас сайн ажиллах хэрэгтэй шүү дээ. Бид нар бол ойлгох хэрэгтэй шүү дээ. Тий бид нар бол одоо чадах хэмжээндээ л хэрэг ярьж байгаа. Ярьж байгаа. Гэтэ их цөөхөн байдаг гэж бол бас амаргүй байл шүү юм тий. Хэцүү. Ер нь ингээ бүлгийн бид нар чинь нэлээ хэрэгцээтэй асуудлуудыг гаргаж тавьдаг. Тэгэл ер нь дэмжигдэхгүй шүү дээ. Тийм. Углаад ч явж байгаа. Өөргөө дугаарах шиг байдгийг. Бүгд шуудаар л явж байгаа юм чинь та хэдийн бол. Тийм. Би юу инженер хүний хувьд, эдийн засгийн хүний хувьд ингэ боддог. Хот бол энэ жижиг талбар дээр яаж энэ сая 500-аа эмгэгцэгцтэй. Бие биендээ саад болохгүйгээр. Эрүүл мэндийн үйлчлэгээтэй босуулын үйлчлэгээ авдаг. Ая тугтай, аюулгүй ийм орчинд яаж амьдрах вэ гэдэг ийм асуудлыг бид нар дээш шийдэж байгаа байхгүй. Мөн биз дээ. Шийдэхэд бол юу байх вэ? Нийслэл төсөөрөө шийднэ. Төсвийн зөв бодлого байх хэрэгтэй. Сая хойл яриад шүү дээ. Түр 8 9 жилийн нууллаа гэж ярьжсэн нэвтрүүлгээд. 8 жилийн өмнөөс санд чинь тий. Тэр нийслэлийн төсөв 480 500 орчим төгрөг төрүүлсэн. Өнөөдөр 3 их 80 гаруй төгрөгийн төсөв бид нар баталж байна. 6 дахь. Усын төсөв ч гэсэн 6 дахь нэмэгдсэн. Одоо өнөөдөр 26 долоо ихнээд болсон. Тэгсэн. Тий. Тэр үедээ 3 4 ихнээд 4.3 жил байсан. Дундаж шүү дээ. Би нийслэлийн дүүргийг харж бодгож гэсэн юм тийм байна. Дүүрэг одоо бидний 16 7 тэрбум дүүрэг. Тэрний 12-оор нь урсгал зардал хийдэг. 4 орчмоор би ерөнхий ярьж байгаа шүү. 4 гарнаар нь одоо шаардлагатай хөрөнгө оруулалтууд ажил хийдэг. Өнөөдөр бол дурын дүүргийг аваад дүүргийнхэн төсийг харах юм бол 100 тэрбум болсон. Агалын дунд 6 дахин л ингэсэн юм шүү дээ. Тэ. Тэр хэмжээний ажил нийслэлч шаардж байгаа шүү. Бид нар ч гэсэн цөөнхүүд энийг үл хэлж ярьж байгаа хэрэгтэй байхгүй. Би бол төсвийн талаар нэлээд хэлж ярьдаг л да. Ер нь бол тэгээ энэний цаана бол яг хуу нэг шүүмжлэлтэй хэлэхэд ер нь бол энэ урсгал зардал бол миний гарын салаагаар бас хамаагүй урсгаад байгаа юм даа л гэж бодож байгаа. Урсгал зардал мэдээ төрийн албаагч цалин 6 дахин нэмэгдэх бүгд мэдний нэг. Тог цахилгаан гардаг. Шатхууны зардал тийм хэмжээнд нэмэгдэггүй. Хүн биз дээ. Мэдээж урсгал зардал нэмэгдэнэ. Энэ жил болгон тодорхой коэффициентээр нэмэгдэх ёстой. Тэгэхээр одоогийн шиг ингэж 60-70%-аа тий урсгал зардалтай хийчихэд тэгэхээр ч нөх хийх ажил чинь багасаад байна гэсэн үг. Хүмүүсийн хэрэгцээ их болоод байна. Гэтэ би огт ажил хийхгүй байгаа гэж хэлэхгүй шүү дээ. Хийгдэж л байгаа. Тэгэхээр нөгөө хүн амын өсөлт энэ хотын шаардлагатай байгаа ажлуудын хурдаас бага хурдаар ажиллаад байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд хэр өөрчлөгдөв та? Сүүлийн үед чинь түрүү биний хэлдэг шүү дээ. Манай нам ингээд нэг юм 20 оны сүүлээс нэг хуваагдал юм болсон. Тэр ажлыг ингээд намаа эмхлүүлэх ажил нэлээ найз нөхдийнхөө үеийнхэнтэйгээ нийлж гар нийлж ажилласан. Биш одоо тухайн үед цогцол одоо манай бүлгийн дарга шүү дээ. Намын нийт тал одоо намын дараагаар одоо намын шиг болон сонгосон тий. Тэгээ дээж бүртгэж аваагүй. Тэр үед би хэвлэх газрын дараагаар ажилласан. Дараа нь мөн одоо Батулга ерөнхийлөгч намын дараагаар одоо намын шүүдээс сонгогдсон. Тэгтээ бас дээж бүртгэж аваагүй. Ийм асуудлууд байгаа. Олон л одоо ярих юм бол олзон дэх юм бол. Тэрүүдээс намын дэд дараагаар ажиллаж байсан. Тэгээ намын одоо энэ залуучуудыг хэдүүлээ нийлж учраа олох те нэг нам бол нийтлээ бол бас нэлээд бас хугацаа баг 3 жил орчим зарцуулах гэж бодож байна тийм. Хөөнийхөө төлөв хайхтар өөрчлөгдсөн байхгүй. Төгс аз жаргал гэж таны хувьд юу хэлэх вэ? Амар амгалан болов гэж бодож байна. Энэ бол те зөв ингээд нэг сайхан
сэтгэл ханамжтай нэг юм байдаг шүү дээ. Тий. Тэр бол хамгийн чухал юм болов гэж бодож байна да. Таны хувьд хамгийн ихээр харамсч чаддаг зүйл юу вэ? Дөрөв бас жоо аавынхаа тухай нэлээ ярьлаа. Би яг бонзураа диплом хамгаалсан зэрэг сургуулиуд өгч ирсэн. Яг тэр үед маань аав маань гинти юм болоод тэгээ өнгөрсөн. Тэгээд их уулз чадаагүй, ирж амжаагүй, тэр үуч одоогийнх шиг юм шууд нислэг идэрч байдаггүй байсан. Дахиад нэг хэдэн жил байсан бол те. Тэр чинь нэг юм гадна дотн босоод эзэмширээд нэг эцэгийнхээ ачийг хариуландаа л гэж боддог байсан дээр нэг чадаагүй. Гэдэг дээр харамсдаг. Тэгээ нөгөө талаараа би тэр үед бас жоохон Японд нэг жоохон ажил төрөл хий тэ бас нэг жоохон мөнгө төр хурааж гэдэг юм уу. Дээр нь жоохон сурж босрыг гэсэн тийм бодол байсан. Тэгээ тэр үед аав маань өнгөрчөөд ингээд за ер нь бол нэлээд 7 хоног бодчих шийдэл гаргасан л да. 2 дүү оюутан. Тэгээ чи нээждээ туслая. Айлын том юм чинь тийм. Айлын том үүргээ хүлээгээд ирсэн. Тэгээд зүтгэж байна да. Тэр тийм. Та ямар зүйлд илүү их бодиттой хандахыг хүсдэг вэ? Ер нь бид нар бол энэ өөрсдийнхөө энэ хариуцсан ажил гэдэг юм уу тийм юмд энэ бодиттой ханд сурах хэрэгтэй бид нар. Тийм. Бидэрт байгаа нэг юм гэж дутагдлага байдаг шүү дээ. Яг өмнөх ажилдаа одоо сэтгүүлчнэр бол яг шударгаар нь сэтгүүлийн ажлыг хийдэг. Мөн үү? Ч одоо дөрөвдөх засаглагч ярьдаг шүү дээ тийм. Мөн биз дээ. Гэдэг шиг бизнесмэд нь яг л одоо өөрийнхөө өмнөх ажил дээр юмудаа хийдэг. Тэгээд татвар юмнаад үлдээ тийм. Төрийн албаных юм бол энэ иргэдэд үйлчлэх энэ өмнөх ажиллаа бол яг жин тан. Тэр дотроо одоо бидний энэ ард иргэдийн ярьдаг юм байна шүү дээ. Энэ дараа нар нэг болохгүй байх гэх тийм. Бүгдөө л энэ янз бүртэй холбогдож шүү дээ. Итгэмээргүй том дүнтэй хулгай адэр яригдаж байна гэдэг их найд. Тэгэхээр энэ бол өмнөх ажилдаа их бодиттой хариуцтай хандахгүй байна л гэдгийг хэлэл баг. Та хэр эго өндөртэй хүн бэ? Гайгүй хаа. Би тийм их өндөр эготой хүн гэж өөрийгөө боддгоо. Тийм. Би өөртөө таарсан тийм харилцантай өөрийнхөө гэж боддог. Ер нь нэг өөрөөрөө байдаг. Юмд нэх ингээд л тэрийг хараад ингэдэг. Ус төр одоо юу ч би ч одоо ингээд ус төрийг бүр ингээд жижигээс нь гэсэн шүү дээ. Хорооны иргэд нийтийн хурлын тэргүүлэгч. 12-аас 16 онд чинь дүүргийн хэсэг дараагаараа томилогдож ажилласан. За ингээд 3 удаа нийс иргэдийн хуралд одоо сонгогдоод өнөөдөр ажиллаад явж байгаа. Тий. Төрүүлсэн сүүлийн хэдэн жилүүд дандаа юм цөөнхийн байр суурь байдаг. Тийм байна. Яг гоо зарим юм дээр би ч өөрөө тийм pop маягийн хүн биш нэг юм тайзны тий. Ингээд л ширүүн айхтар юм яриад хүн биш. Ер нь би нэг юм төлөв маягинд хүчтэй төлөв юмд их тооцоотой хандах хэвээр зүв байх хэвээр шийдэл нь одоо оновчтой байх хэрэгтэй тий. Тэгээд хин нэг нь дарах ингээл ингэдэг шүү дээ. Одоо сүүлийн байсны дээр авчгүй яач юм ингээд зарим хүмүүс ингэдэг шүү дээ. Энэ орцыг мөн Улсын их хурлын гишүүн тэрний одоо санаачлагаар янзлаад явчихсан байна. Гэхдээ их хурлын гишүүн тэр одоо полисны тэр засвар нэг дээвэр тургын эслийг санаалж явчихдаг ямар их зав бэ? Тэр чинь хороо хорны дарга тийм үү? Дөрвийн төлөөлөгч хоёр хийждэг ажил. Бүхэн идчих. Ямар асуудал байхгүй. Дөрвийн төсвүүдээр тавиал нэг хийчих асуудал байхгүй. Хотынхын юу гэхэ яг энэ инженерийн бодлогын хотчлтын бодлогыг хийж явах хэрэгтэй. Хот байгуулалт гэж юм байна шүү дээ. Хотжуулах бодлого гэж. Тэгвэл одоо сүүлд орон суучлах бодлого яваад байна л да. Жишээ нь одоо энэ хойхон байгаа шүү дээ. Манай 11 дэх хороонд уртын да. Хангаа хотгон гэдэг шүү дээ. Нэлээд том тий. Тэр чинь одоо 12-аас 16 онд бол эд тест баригдсан байхгүй. Тэр 1800 зүрх орсон. Дунд нь заавал нэг сургууль цэцэрлэгийн комплекс тавьсан шүү дээ. Бага сургууль цэцэрлэгийн одоо зогсолбор. Одоо ажиллаж байгаа гэж 130 одоо сургууль гэдэг баха. Тэгэхгүй л одоо ингээд нэг шамбаарсан л бол юм. Жишээ ярих юм бол одоо энэ Алтан годмын ард 9 дугаар хороо л доо. Одоо нэг 17-8 машин барьж өндөр. Нэг цэцэрлэг байхгүй. Тэр нөө барьж байгаа айл нь ерөнхийлөгөө батлуулахдаа ингээд цаахан цэцэрлэг байна гэдэг. Амьдрал дээр байдаг. Тэгээ нөгөө хоол нь 1000 гаруй хөгж ингээд хохирж идэг. Тэ? Нэлээд дуулцсан. Ерөөсөө одоо энэ чинь ингээд нэг юм төлөвлөгөөгөө буруу хийчихээр ерөөсөө болчихгүй. Тэгээ 1000 одоо тэр хотын дарга нарт хилээд уламжлаад тэгэл болчихгүй. Тэгэхээр бид нар энэ
орон сууцчин ийм ширэнгэн цементийн ойр шиг биш те. Юу шиг байх хэвээр. Сургууль зэрэг нь байна. Гүүр нь байна. Зам нь байна. Зогсоол нь байна. Өөр юу байх хэвээр. Кино театр нь байх хэвээр. Ногоон байгууламж нь байх хэвээр. Юу тийм үст. Яхаараа заавал ингээд зэрэг төрөлмөл бүгдөө нь хасаа мөцөнд явж байгаа хэвээр. Гадаа нь багтахгүй юм болдог шүү дээ. Тэгээд ч улсын комиссонд хүлээж авахдаа танах ерөнхий төлөвлөгөөн дээр ийм юмтай байна. Энэ юм чинь байхгүй учраас танах улсын комисс хүлээж авах боломжгүй гэдэг шаардлагыг нөгөө улсын комиссонд тавьж болдоггүй юм. Юу нь тавьж л ажиллаж байгаа шүү дээ. Тийм тэгэл ингэ болдгоо л баг. Тийм. Учир дутагдaltaй юм байна гэсэн үг байхгүй. Тийм. Болохгүй л байна да. Болохгүй л. Таны амьдралд хамгийн их ичиж байсан тохиолдол. Нэлээд байгаад баг. Тийм яг одоо шууд за тэр гэж шууд орж иж байгаа юм санаанд бол алгал байна тийм. Санаанд орж ирж байгаа. Амьдрал байна шүү дээ. Янз бүрийн тийм байна шүү дээ. Нүгэл нуугаад байгаа юм уу? Үг хүнийх нуусан юм алгаа шууд одоо тэр ингэж орж иж байгаа матгаар алга байна. Нэр хүнд гэдэг зүйлийг та зөөгөр тодорхойлож. Нэр хүндтэй байна гэдэг бол олонтой байхыг хэлж байгаа. Ер нь би бол тэгж л хардаг. Тэгээс хин нэгэн магтан дуулахыг бол би нэр хүнд гэж бол бодохгүй. Тэ? Муугаар хэлүүлснээрээ нэр хүндгүй гэсэн үг бас биш. Тэгэхээр сайн муутай л байдаг. Хар цагаантай байдаг тийм шиг. Ер нь олонтойгоо байх нь зөв болов гэж юм бодож явдсан шүү дээ. Тийм. Та хэрэг шантардаг вэ? Гайг баха. Зарим нэг зүйл дээр ер нь гайгүй шүү. Тэр бол тийм гайг баха. Ард нь гарч гал үзээд байна уу? Ер нь үзнэ. Жин багасаа л нэг тийм олон нийтийн ажил хийдэг юм хундаас их зүтгэдэг тийм нэг юмны ард нь гарчий гэдэг. Ер нь тийм бол зөрхтэй л үздэг шүү дээ. Яг хүндэгтэй амьдралд шантрах юм зөндөл гардаг баха. Тэгээ чинь ч гэсэн шантарна тийм. Тэгээ нийтлэг бол би бол гайг баха. Өнөөдөр маргаашийн аливаар нь амьдарч байна та? Өнөөдөр шүү дээ. Тийм. Гэхдээ яг хуу ер нь өчигдөргөө өнөөдөр үгүй байдаг гэж хэлдэг тийм. Маргааш шиг бол мэдээч хүн харж тэрний төлөө зөв чиглэл явах ёстой. Тэгэхэд бол одоо графикаар их юм бол тийм. Тэгж яг одоо энэ гин байгаа энэ олон лог бол маш зөв байж ич маргааш зөв байх биз тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн байгаа энэ тэгцэг бол хамгийн зөв баха. Зөв байх ёстой. Та өөрийнхөө хийж байсан ямар зүйлээр илүү их бахархдаг вэ? Бахархах зүйл ер нь байж болно шүү дээ. Ер нь олон л байдаг баг. Гэхдээ би ер нь хүмүүст ингээл ярьдаг юм. Би дөрөв хэлсэн 12-оос 16 дөрвөөс дараагаар хэлж байхдаа энэ бас хүн болгон тохиолдох тийм юм биш. Би энэ дүрх төрж өссөн. Өнөөдөр ч энд ажиллаж амьдарч байна тий. Дөрвийн хансаг дараагаар томилогдоод ер нь энэ залуу байсан л да. Тэр олон ажлыг хийн. Гэхдээ би бол аль болох иргэдээс ер нь сонсчдог, хүмүүсийг ер нь сонсчдог тийм дарга байж үгүй өөртөө ярьдаг гэсэн. Тэрийгэж би бас энэ асуудлыг шийдсэн. Би нэг жишээ ярив. Сургуулиуд ингээ ажиллаж хайлж явсан чинь бидний баг багт нэг юм өрөн мөдөр байдаг гэсэн шүү дээ. 380-аар ажилладаг. 380 болтоор ажилладаг тийм. Чууд өндөр хүчлэлт орно шүү дээ. Хөрөө өрөн өдөр байдаг байлаа шүү дээ. Тэгсэн. Тэр нь ажилддаг. Тэгээ би одоо багшнаас асуучгүй энэ хүүхд тохон цохолжуул яах гэдэг юм лээ. Тэгээ би нэг өдөр өрөөндөө энэ болохоор 30 багш нар ирсэн. Чи эрэгтэй эмэгтэй технологийн камерч хуваагдсан юм лээ. Тэдээс асуусан. За та нар ч ингээд энийг ажиллах гэдэг хүүхд та самбар дээр нэг юм заагаад байгаа шүү. Яг гараараа нэг юм хиймээр шүү дээ. Мод өрөөдөө нийлүүлээд ч гэдэг юм уу. Сурах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн нэг Юнимат гэдэг Европын тийм стандартаар хийсэн байт. 10 болтоор ажилладаг. Хүүхэд ажиллахад юу байхгүй. Одоо аюулгүй. Тэгээд бүх сургуулиудад авч гисэн шүү дээ. Одоо тэрэн дээр тэр ажиллаж байх хэрэгтэй. Хүмүүс одоо тэр шиг ингээд хүмүүсээс ингээд сонсч нэг өөрсдөр нь тэдний санаачлахаар юм хийгээд дараа нь жоохон менежмент хийгээд хүмүүс үр дүнтэй л юм бэл. Би ч бас 3 жил дараалаад босрол дэсэг даргуулсан. 23 сургууль зэрлэгийн барилга болон одоо өргөдөлийг бол барьж үд хаалгыг нээсэн. Тэрний хүрээнд баг 3000 орчим баха. 3000 жаахан гаруй хүүхэд. Гэхдээ цоочтой цэцэрлэгт явж чадахгүй үлддэг байсан бол цэцэрлэгт хамгадаг болсон. Одоо бидний мэддэг 1-р сургуулийн өртгөл байна, 20-р сургуулийн өртгөл байна.
3 дугаар сургууль чинь өдөө баг багт ер нь барилгах муу гэдэг үсэн шүү дээ. Тааснасаа нурах гад ингээд гэдэг гэсэн. Тэрийг бол шинжилж бариулсан. 11 дугаар сургууль байна. За ингээд л олон газар гэдэг. Зэрлэг сургуулиуд нийлээд. Одоо та нийслэлийн аюултын төлөөлөгчийн хурлд төлөөлөгчөөр ажиллаж байна. За нийслэлийн төлөөлөгчийг улс төрч хүн гэж хэлж болно, тийм ээ? Улс төртөл явж байгаа юм чинь. Ер нь улс төрч хүн гэж ямар хүнийг хэлэх ёстой вэ? Ямар байх ёстой вэ? Нэгдүгээр бол ёс зүй байх ёстой болов. Тэр хийх ч байгаа ажлаа бас ойлгосон баймаар. Би ч өнөөдөр одоо хорооны дүүргийн нийслэлийн болохоор энэ төвшөнд ямар ажлуудыг заавал хийж явах ёстой. Хийсэндээ амарсандаа өрнө хийсэн юм чинь хөтөлбөр байгаа шүү дээ. Тэр хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх үүдийг эхлээд ойлгоцсон байх хэрэгтэй. Ер нь те. Энэ хот дүрг хороо гэдэг бол нэг тийм услуучуудын хажууд ерөөсөө биш. Бөөлөг хайхтар улсын яз гэж боддог. Үгүй амар улс төрч юм байл шүү дээ. Гүр анх шатны байгууллага дээр бол бүр амар. Харин тийм тэрийг би одоо дүүргийн дарга хийж чадаа тэгж их улс төрч өг. Манай дүүргийн иргэд бас мэдэх нь мэднэ. Тий. Янз бүрийн амлт хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ тэр улс төрчлөлтөн тэр юу гэдэг юм бэ? Парламенттэй л яваг л дээ. Тийм биз дээ. Энэ мөнгөний бодлогыг яах юм? Улсын бодлогын үед яах юм? Гадаад бодлогыг яах юм те? Энэ ажилтнуудын төвшинг яах юм? Тэг макро төвшнийхөө юмн дээр улсын бодлого шийдэл хэрэгтэй гэж магадгүй. Хотод жишээ нь тийм үү? Чулуун зам нэлээд тавьсан шүү дээ. 19-16-нд одоо энэ чингэл дээр хайлаас тавьсан. Цухаараар дүүрчлээд тавьсан. Гэхдээ энийг тавихад ус төрчүүд байх юм юу? Энд чинь айлч намын хүн энийг л явна. Хинхэн нам бос хүмүүс байгаа шүү дээ. Тийм биз дээ. Дулааны шугамыг татна бүх хэрэглэнийг хэрэглэх ёстой шүү дээ. Инженерийн шугам татах ёстой. Би бол боддог сүүлүүд энэ хот бол инженерийн шугам татах ажил дээр их удаан байна. Энд бол маш их хүч оруулах хэрэгтэй. Тэ? Гэж л боддгийг. Одоо та төлөөлөгчөөр ажиллаж байна. Нийслэлээр одоо олон тийм төсөл хөтөлбөрүүд одоо хэрэгжээд явж байгаа хэл та. Таны гар бие оролцсон тийм төсөл хөтөлбөр байна уу? Нөгөө сүр хүчин болохоор нөгөө долоогоо оруулдаг юм бол яа тийм бол? Үгүй яг төсөл хөтөлбөрийн чинь бол төлөөлөгч нар бол юу гэж бид үүсгэх байнгын ажиллагаатай биш шүү дээ. Чинь удирдал нэг ч юм уу хуралдан жилдээ нэг 4-6 удаач хуралдах юм уу те. Тодорхой орж иж байгаа тэр засаг даргын өргөн барьж байгаа журам гүйцэтгэх ажлыг бол тухайн тэр төслийн удирдагч, хариуцсан орлогч, агентлагийн дарга дээр бол хариуцж байна. Хиний өмнө, хурлын өмнө. Мөн. За тэрүүд бол засаг даргын юм. Засаг дарга бол Монгол Улсын засгийн газар юм. Мөн нөгөө талаараа орон нутгийн тухайн шатныхаа хурлын өмнө хариуцж ажиллах хэрэгтэй. Тэрээс төлөөлөгч нар бол тэр одоо төсөл хөтөлбөрт орцоод ингэж байх юм бол болцоо. Тэр дотроо нөгөө цөөхөн төлөөлөгч нар бол. Авлахын бүргийн төлөөлөгч нар бол зарим төслийг хариуцаад одоо төслийн дараагаар ажиллаж байгаа шүү дээ. Та түрүү хэлсэн шүү дээ. Төлөөлөгчдөр ингээд юм томилдоод ажиллаж байгаа юм гэсэн. Одоо жишээ нь Улаанбаатар менежмент юм уу? Одоо хотын төвжирлийг бууруулах тийм ээ. Тэр байгууллагыг нэг төлөөлөгчдөд ажиллаж байгаа юм уу? Яг хуулинд бол хориглоогүй зүйл л дээ энэ бол. Дүүргийн засаг дараагаар ажиллаж байсан. Одоо төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Ер нь нийслэл хөгжөхөд чөдөр тушаа болоод байгаа гол асуудал юу вэ танийхаар? Эмгцэгчтэй бодлого. Эмгцэгч айгүй хэрэгтэй. Мөн үү? Энэ жил ямраа хийх юм? Дараа жил юу хийх юм? Бид нар чи хоорондоо яаж уялдаж явах юм гэдэг тийм. Яг тэрийг хийгээд амраагүй биш гэдэг утгаар билээд байгаа байхгүй юу? Ер нь тийм. Энд нэг гарч ирэл гэмтэл нэг хүн одоо байхад л одоо ингээд метрог одоо ингээд 13 он тэзүүгийнх нь анхны нэг хийж өгсөн шүү дээ Жайка бидэрт мөн үү? Хаанаас хаана байх юм гэдэг. Дараа нь гарч ирэнгүүтлээ юу метро биш тий? Өөр юу байдгийг. Агарын тээвэр мээр ингээд ярьдаг ш дүүжин тээвэр. Тэгээд яг хоо би нарга маягаар хийж байгаа шүү. Усан тээвэр байх юм уу гэж ярьсан шүү дээ. Тэгээд мэдээж усан тээвэртэй боломж гэж юу байна. Гэхдээ энэ нийслэлд бол энэ дүүжин тээвэрхтэй баг. Болно. Тусгай зориултын автобусны шугам баймаар. LRT гэдэг болоо тий. BRT гэдэг. Тий. Одоо энэ их тайвны өргөнчлөлөг хөрч байна тий. Эсвэл одоо жишээ нь тэр
Яарангаас хойш 7 буудруугаа ч юм уу дарих рүүгээ ч юм уу те зүүнтэй амгалантайгаа холбосон битүүрийн сувгууд байх хэрэгтэй гэж магадгүй. Зүг бах. Тэ. Одоо хөнгөн галт хэрэг бат сая та хэлж шít LRT те. Хөнгөн галт хэрэг монорел гэж ярьдаг Японд. Цахилгаан галт хэрэг. Энүүд байж болно, тулгуурт бахантайгаар хийж болно. Аль аль нь байж болно шít. Нэгэнд бид одоо сая 5-600 мянган хүн болчлоо. Тэ. Хаад нь чухам нэмэгдэн тийм эцтэй. Тэгэхээр би бол нэг юм эмх зэгстэй замбраатай юм уу те. Ийм инженерийн бодлогууд л их дутагдж байна да. Тэгэхээр төсөв мөнгө хөрөнгө бол өнөөдөр нэг дутаад байгаа юм гайгүй. Хуулийн хүрээнд бол өмнөхөө хотууд бас хуулийн үед нэлээд чадaltaй болсон шүү нээсэн. Гэхдээ яг одоо энэ хотын зарим өндөрлүүдийг харахаар дутуул байгаа юм шиг яриад идэгин. Гэхдээ нөхөр бас өмнөхөө жоохон судлах хэрэгтэй 10 жилийн өмнө. Тэр үед бол бас бүрэн хүндэсэн шүү. Тэрнээс хойно олон дарга нар энэ асуудлыг одоо суу батуул дарга те сумын базар дарга намар сайхан дарга тэрийг барьж явж ирсэн. Хотын нэрхцэн орчны хувьд. Энд бас шинжлэгдсэн хүчин чадал бол одоо ихэнх хууль эрхэм гэх юм уу да. Ажлыг болцоол нэмэгдсэн шүү. Миний хувьд бол эмх зэгц гэхээс илүү тийм нэг залгамж шинж чанар халаа гэдэг юм байхгүй юм болов уу гэж. Яг тийм. Нэг намын хийх гэжсэн ажлыг дараагийн нам нь гарч ирэнгүүтээ за эднээ юм хийгээд явахтай үгүйсгээл өөртөө дахиад нэг юм шин юм гаргаад сэтэл хийх гэжээл нөгөө 4 жилийн хугацаа болол байхгүй болдог. Дараагийн дахиад нөхдүүд өөр нөхдүүд гарч ирэл дахиад нэг өөр нэг мэрэгэн санаа болол нэг ийм юм байгаад уг нэгээд үе үеийнхээ хотын юунадхаа юмыг аваад л явал уг нь айтайхан юм уу гэж. За одоо ингээд хоёулаа ер нь нийслэл рүү жоох орноо. Би нийслэлийн юмнуудыг танаас тодруулж асууя. Энэ башин орон сууц хороолууд байгаа шүү дээ. За хуучны орон сууцнууд ингээд гадна талын дулаалаад байна. За 10 дугаар хороол, 1 дугаар хороол, 3 дугаар хороол ингээд дулаалж байна. Уг нь тэр байр иргэн доржоогийн байр байхгүй юу? Тэрийг заавал яагаад ийм татвар төлөгчдийн мөнгөөр дулаалаад идэх юм? Энэ ямар учиртай? Би бол одоо үүний эсрэг байгаад байгаа байхгүй юу? Тэр дөрөв ханыг тэр нөхөр худалдаад авсан шүү дээ. Гадна талаа өөрөө дулаална уу, байна уу? Тэр нөхөр хүүтэн өгүүлж нүү, дулаан өгүүлж нүү ер нь хинт нэг намаатай. Тэгээ бидний мөнгийг яагаад тэр байшинд авчиж наагаад байгаа юм? Яагаад дээврийг авчиж хар цаасалж өгдөг. Энэ нийслэлийн төсөв чи өөрөө нийслэлийн иргэдийн төлж байгаа татвар шүү дээ. Мөн үү? Бидний төлж байгаа татвар. Тэгэхээр энэ мөнгө чинь буцаагаад хэд хэдэн салбарт зориулж байгаа. Одоо нийгмийн буюу сургаалт зэрлэг бүрт хэмжтэй. Тэгээд ингээд дотны яг зөндөө болно. Тэ. Эрүүл мэндийн тал. Одоо энэ өрхийн эмнэлэг байна. Агаан шатны тэ. Дүүргийн эмнэлгүүд байна. Энд чинь нийслэл иргэдийнхэн хариуц ажиллах хэрэгтэй байхгүй. Бид нар яадаг? Дунджаар 800 г хог нэг айл гаргаж байна. 4-500 мянган айлж идэг гарах уу те. 4-500 мянган тонны махнад орог. Килограмм махнад. Одоо тэр болгоны чинь одоо ингээд тээвэрлэн шүү дээ. Энэ чинь хотын хийж байгаа ажил мөн бит. Тийм. Нөгөө талаараа гадна талын тоглоомын баг нь янилж өгнө. Хэн ажиллах вэ? Тийм ээ. Энэ хуучны байшин гоч их онцлог. Юу дулаан хандлага хэрэгтэй. Одоо 11 хороол байна. Энэ баг тойрог байна те. Одоо тэр ялткинууд тэр одоо нөгөө хэсэг байна те. Энэ музейн хэсэг байна. Одоо таны хэлж 10 дугаар хороол, 1 дугаар хороол гэж байна шүү. Энэ байшин гоч дандаа л 30-40 жил насцсан. Тэгээд дулаан алдагдлыг багасгаснараа энэ хотын ажил бас хэрэгтэй л зүг байхгүй. Тийм биз дээ. Иргэдийнхэн өмчийг хамгаалж байна шүү. Тэрээс байн гус алдаад байна. Энэ дээд давхарт амьдардаг хүмүүсүүд бол их ойлгодог шүү дээ. Цөөхийнхээ мөнгөөр хийнэж байхгүй. Мөнгөөр л хийж бол асуудалгүй. Болохгүй болоод энэ чинь энэ дүүрэг нийслэлд хийгээл өрөнгөөр хийгээд байгаа л та юм. Тийм. Та магадгүй хамгийн дээдлийн давхарт амьдардаг байх. Тэгэхээр бас энэ зовлонг мэддэг. Дээд давхарт амьдардаг бүх хүмүүс бол энэ зовлонг мэддэг шин тийм л байгаа. Ер нь бол ингээд юм их тодорхой эмх зэгстэй болсон тохиолдолд бол тийм үү. Заавал ингээд байшингийн гадна талыг ингээд байх биш. Бас өөр одоо гаргалгаанууд байж болно шүү дээ болно тийм. Шинэ одоо төсвийн хөрөнгөөрөө заавал автобус авах бол би хэрэггүй л гэж боддог. Яг энэ асуудал дээр бол яагаад гэхээр одоо ингээд мотоцик гэж бид нар баталдаг байхгүй. Нэг автобус цаг мот гэж байж та тийм. Эмчээр
80,000 орчим төгрөгөөр явдаг. Тэр дотор юу орох вэ? Жолоочийн цалин орно. Засвар үйлчлэгээ мэдээж ордог байна. Өөр одоо бас мэдгүй тэр автобусаар юм гардаг уртлаг зардлууд байгаа. Одоо зархины зарлж гэдэг юм те. Дээр нэмэх нь элэгдэл хорогдлын зардал гэж байдаг байхгүй. Одоо санхүүгийнх нь сайн мэднэ. Дандаа гэж хорогдуулж явдаг те. Тэр зардал орж ийн гэдэг чинь энэний өөрийн өртгийг бууруулж явж байна гэсэн үг. Тэр аж ахуй нэгж авж байна гэсэн үг. Тэр мөнгөөрөө дараа нь уул нэгэн цогцоогно гэж бодож өгсөн байхгүй. Анх одоо 40 хэдэн төгрөг байсан. 43 төгрөгс одоо 80 төгрөг болсон. 80,600 тэр хавцаа байгаа. Тэгэхээр яг бензин досноо нэмэгдэж байгаа учраас нэмэгдэн л дээ. Үнийг бас цалин жаахан нэмэгдэж байна. Тэгэхээр тэр нь хэмжээгээрээ энэ ч өөр яах ёстой. Автобус тэр юм парк шинжилгээнд хийж ихсэн санааны дотор явцсан байгаа байхгүй. Мөн үү? Тэгжэл тэрийг одоо ингээ нийслэлийн мөнгөөр сайж ингээ амар том асуудал боллоо шүү дээ. Хотынхын тэр чигээр бараг талбай дээр ээлж очиж үзээл энэ чинь хуучин автобус, шинэ автобус те. Тэгээ одоо ингээ ногоон автобус гэдэг тийм муухай хоч биш. Хүмүүс ч гэсэн бид нар л та нар арайчтай бас гэдэг. Тэгээ би хэлсэн бид нар бол одоо өөрийгөө өмөрж байгаа юм биш ээ. Бид нар бол цөөхөө. Гэхдээ энэ мөнгө бол усын төсвөрөөр татагдаад тэнд батлагдсан. Төлөөлөгч нар бол энэ одоо ямар худалдан авалт явдаг. Ямар автобусыг хаанаас ямар үнээр авч байгааг мэддэг үү? Ерөнхий дүнгээрээ баталдаг байхгүй. 330 тэрбум төгрөгөөр автобусыг шинжилнэ. Чи нийт дүүн бол 450 штэ. Замын төвчлөлийг бууруулах. Автобусанд 300 тэрбум баг. Өөр бас юм дээр зарцуулах хэрэгтэй штэ. Автобус баазуудынхаа байрлалыг шинжилж болно. Өөр юм хийж болно л да. Тэгэхээр би бол энэ автобусыг бол тэр аж ахуй нэгжүүд өөрийнхөө тэр моцагт орсон юм байна. Жилд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа штэ. Маш их мөнгийг энэ автобус баазууд хуваалж өгч байгаа. Ер нь бол энэ жижиг менежмент хэрэгтэй. Даахан юм яг бодлоготой шодрог багс байх хэрэгтэй. Хоёулаа ярьж байгаа энэ өдөр ингээд 300-ийг бодлоо жилийн 365 он одоо 1 тэрбум төгрөг хотын төсвөөс энэ автобусыг хөдлөхөд зарцуулж байгаа байхгүй. 7-8 автобус явж байгаа байхгүй. Тийм биз дээ. Өдөрт 1 тэрбум гэсэн үг шүү дээ. Баш ойрцоогоор. Тийм өдөрт 1 тэрбум төгрөг. Тийм хэмжээний мөнгө зарж байна. Тэгээ энэ дотор нь яг орох юм бол тэд хэд үйт. Нарийн задлагыг гарч болно. Та нар бас энийг сэтгүүлчнээ хараас нь жоох яваа судлаад үзээрэй. Тов тодорхой. Тэрүүгээрээ тэр хоримтлал үүсэж байгаа юмараа автобус авч явах хэрэгтэй байхгүй. Энэ захын энийг санхүүгийн ойлголт юм бол мэднэ нэг. Тэглгээд 300 тэрбумаар нэг автобус аваад нөгөөх нь бөөн асуудал болоо тий. Шийдсэн чинь байхгүй одоо юу ч уулзсан гэсэн. Хариуцлага тоолсон юм байхгүй. Сонсолт юм яалах шиг үлээ тий. Сонсолт туслаа шүү дээ. Сонсолт үүсэж байгаа шүү. Ингээд явах юм бол болохгүй шүү дээ. Хайр мөнгөс 300 тэрбум төгрөгөөр өд чинь марг 300 км урт инженерийн шугамж татах юм билүү. Хэдэн одоо типэ барих юм те. Одоо хойрлох станцууд барина шүү дээ чинь. Дулааны байж болно, цахилгааны байж болно. Өөр одоо усны цэвэр бохирын татваргууд байж чинь. Инженерийн шугамын шийдлүүлээс зөндөө ажил байгаа шүү дээ. Тэгэхээр автобус хэлэн та нар энэ дотор чинь мөнгө чинь орцсон байгаа. Энэ автобусаараа жил болгон одоо 10 автобус 20 автобусаар зах зээлийнхаа өнөр нийслэлийн дотоос стандарт нийт автобус аваад нийтэд үйлчлэл. Энд чинь аж ахуйн тооцоотой байж. Тэрээс чинь зүгээр ингээд мөнгө өгөөд бид нар гуугаад байгаа юм биш чи гэрээ байгуулсан тийм л учиртай гэж тохиолсон. Хин одоо энэ хотынхны цалин төсийг өгж байгаа. Тийм биз дээ. Энэ нийслэлийн иргэд үстэй. Тэ? Одоо ингээд зарим хүмүүс ингээд улс төрчдийн одоо сая ингээд санаанд орж иж байна. Ойлог ярьж явах үед чинь 2 тэрбум 2.5 тэрбумаар хүү тургуулийн орлого 2.5 тэрбум байсан. Хүү тургуулийн орлого гэж байдаг байхгүй юу? Таны хаяа машины хачуулцдаг тий. За ингээд хаяа тургуулдаг тий. Цагдаас байгаа. Тэр шиг ингээд ийм тургуулийн юм уу шүү дээ. Нийлээд 2.5. Тэр нийслэлээр очих юм уу? Нийслэл төлөвлөдөг байхгүй юу? 2.5 тэрбум төгрөг. Тэрүүдний хэсэг нөхдүүд ингээд бич олонхын бүлэгдэл ажиллаж байна. Бас дүүргийн дараагийн ажил хариуц ажиллаж байна шүү дээ. Цөөхөн бүлэг нөхдүүдэд ийм их мөнгөөр хэрэгтэй соргож байна л гэж ярьж ирсэн. Тэгсэн одоо мартцсан. Нөгөө хүмүүс өөрсдөө даргуулсан. Одоо хэдээр торгож байгаа хүү тургуулийн орлого? Хэд вэ? 100 тэрбум төгрөг. Хөөх. Тий. Би одоо ингээд эрдэнэ хурлын батлсан тогтоолын тоо ярьж байгаа шүү. Мөн үү? Бодлогогаар нь бол хэлээгүй шүү. Яг ингээд тооч. Ингээд ерөөс бодол юм байна. Зөвхөн нийслэлчүүдийн торгуулж байгаа мөнгө байна шүү дээ. Тийм бид нар шүү дээ. Сайд торгуулаад байна шүү. Өөр хөдөө орнуудын торгуулсан бол байхгүй шүү дээ. Тийм. Хичнээн сөрөг одоо хүчний цөөнхийн одоо төлөөлөгч гэсэн энэ хот хөдлөлтөж байгаа хүмүүсийн гаргаж байгаа шийдвэр гаргалгаа
зарим нэг зөв зүйтэй зүйлийг нь дэмжиж явдаг байлгүй дээ. Тэгээ шүү дээ. Зөв зүйтэй ажил байна. За ямар ажил? Дөрөв цуг жаахтай үер боллоо шүү дээ. Хот те. Тэгсэн. Ер нь хүнд их олон хүн эд хөрөнгө те. Одоо аим сэтгэл санаад янз бүр орсон баг. Бод тодорхой. Тэ. Энэ талаар чинь бас нэлээд дөрвтэй ажлууд хийгээд байна шүү дээ. Нөгөө одоо хууль бусаа барьсан үедээ буулгана гэсэн ийм шийдвэрүүд гаргаад байгаа нь зөв. Гэхдээ хийж хэрэгжүүлэхдээ энийг бас бодох хэрэгтэй. Энийний цаана хүний хувь хүний өмч байгаа. Мөн үү? Зөвшөөрлөлтөч бай, зөвшөөрлөгч байлаа гэсэн. Ер нь бол зөвшөөрлөгөө би дэмжиж байгаа юм биш. Нэгэн дээр бас өөртөө зөвшөөрөл өгчөөд дараа нь буруу байсан байх тэр хүнийг бол яллаад иж бас болохгүй. Тийм биз дээ. Тэрний оронд одоо энэ хороолыг буулга. Одоо нэг авилга хороол гэдэг мах яригдсан шүү дээ. Нэр хож хүртэл манай зөвхөн хөнгөцсөн тий. Одоо нэг буулгахаас тэнд нэгэн л одоо ийм байдалд орсон нэг хотын даргалгсан байгаа шүү дээ. Тийм тэр хүчдэг тэр далайн юм хамгаал тэр иргэд рүү ус орохгүй байх юм хий. Тэгэх бол нөгөө хүн ч гэсэн нэг санхүү мөнгө гаргана тийм үү? Том барьсан бүтээн байгуул хөрөнгө оруулалт хохироод авахгүй. Тэн захиалга өгсөн хэдэн зуун хүмүүс сэтгэл санаа мөнгө хөрөнгөөр хохироод авахгүй тийм биз дээ. Ингэж хэвтэйхэн маягаар шийдэх хэрэгтэй. Дэмжиж байгаа нь зөндөө байна. Одоо ингээд шийдлүүд байж гэдэг. Одоо дэд бүтцүүд одоо дэд төвүүдийг байгуулах гэх тийм. Арай юм бүхгүй байгаа гэдэг. Энэ бол зөв өрсөлж байгаа нь тийм. Нөгөө талаараа бол үндсэн байгаа байдал их бодлоготой байх хэрэгтэй. Тооцоотой байх хэрэгтэй. Жишээ нь одоо ингээд энэ зайсанг ингээд нар буруу таараад. Нар буруу таа. За буруу зүйл хамаагүй тойрч байна. Замын хоёр талаар чинь худалдаа үйлчлэгээ байдаг үстэй. Түүз байна, цайны газар байна, кофе шоп байна. Өөр одоо ингээд сургалт мургалч гэдэг юм янз бүр үйлчлэгээ байдаг үстэй. Тийм байгаа. Зам ийм болчихоор нэг тал нь тэгэл бизнес нь байхгүй болчих. Шууд хаалга гарч байгаа шин. Тэр хүн чинь тэр хэдэн гэр бүлийг тэр жижиг бизнес гэлтгүүд хичээж байгаа бол хэдэн төгрөгийн банкны зээлтэй байгаа бол тий мэдээж дарга нар шиг ингээ 3% зээл авахгүй ч доод талд 30% хүүтэй зээл магадгүй хэдэн хүүтэй авч байгаа тий. Тэгэл хүнийг ингэ хохироож байгаа байхгүй. Ийм байдлаар шийдвэр гаргаж ирнэ бас боломгүй тий. Нэг орой гиг бинтхэн нэг харцах нь 3 муу гэдэг үрчин 3 ч лөө. Наашаага нэг урсгалтай нөгөө тийш 3 урсгалаар явуулаад хүмүүс ойлгохгүй шүү дээ. Мөн биз дээ. Бөө тэр хот төр өдөр зогссон шүү дээ. Нөлөөлөлүүд энэ чинь нэг систем юм чинь нөлөөлөх л байхгүй. За зөв зүйлүүд нь бол дэмжиж явдаг. Баян одоо баба би ч бас тийм чанар юм биш юм байна тийм ээ. Би нэг тийм тайзны ингээл нэг юм попрол эсвэл ингээл тань ингээд гэж би ятайхан хэлдэг. Ийм байвал яасан юм. За алдаа бол байх нэ. Нийслэл хөдөлж байгаа хүмүүст алдаа бол байх нь. Хамгийн том алдаа нь юу вэ? Таны олж харсан. Миний бодлоор бол төсвийн бодлого дутаж байна гэж харж байна. Яг олон юм байж бол. Тэгээ ер нь би хамгийн гэдэгт нь болох те. Мөнгө өгöd өгдөг. Тийм. Ийм чимээд нэмэгдэж чинь энийг хин ч ямар ч хүн баг гэж хэлэхгүй. Гоолохгүй тоо. Олон ажиллаж болно шүү. 3 их найдаас жилд нэг 300 тэрбумаар инженерийн шугам тавиад байхад. Бас нэлээх ажил амжилтан та. Тэ? 300-аар сургууль цэцэрлэг бариад байхад байна да. Нэг нэвтрүүлгийн маань цаг нэлээд өгсөн байна. За нам доторх бүлэг фракци чинь одоо тэмцэлтэй хэр гайгүй болж байна. Ер нь танаа нам ойлголцож байна уу? Ойлголцсон уу? Би бол ойлголцол бол тунд ажгаа гэж бол бодож байгаа. Ер нь бол за яг фракц бүлэг гэдэг ч юм уу тийм үед бол аль ч нам төрд байх шүү дээ. Ардсан нам бол илүү юм шилэн. Хүмүүс нь одоо нэг тийм хүмүүс шүү дээ. Ер нь бол юм чөлөөтэй. Тэ? Одоо өөрийг хэнийг нь дарга ингээд дарангуулах юм бол уртаас нь сүрдэг, хилждэг зоригтой. Тэ? Ийм тэп хүмүүс хийх юм. Ер нь үзэл баримтлагч тийм биш. Тийм биз дээ. Иргэд байгаагүй юм л гэж. Эндэж яг тэгээ олон ургац үзэл дотор маргалдах тийм үү? Санал нийлэх юм бол хааж гарна шүү дээ. Зээж гарна. Тийм. За ингээд цаг цав гаргаж нэвтрүүлэгт манай хүрэлцэн гэж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Та бүхэндээ ч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Даваа Сүрэнгийн Бадар сан хүрэлцэн гэж оролцлоо.
Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баярлалаа.